үзэгчтэй нааша цаашаа хөтөлбөрийн шинэ 7 хоногийн шинэ дугаарлыг хүргэж байна. Үзэгч та бүхэндээ орой минь төргий. За өнөөдөр бид та бүхэндээ олон хэрэгтэй мэдээллүүдийг хүргэхээр зочтой урьж ирүүлэн сонирхолтой ярилцлагуудыг бэлтгэсэн байгаа. За энэ удаад Монгол улсад өмч хувьчлал 1990 онд эхлээд тавьсан бөгөөд за энэ үед Монгол улсын нийт өмчийн 75%-ыг хариуцаж байсан төр анхны хувьцаа эзэмших эрхийг олон нийтэд буюу иргэдтэй олвол тарааж байсан байгаа. Тэгэхээр энэ хувьчлал бол иргэдийн дунд тухайн үедээ ядуурал тэнцвэргүй байдлыг авчирсан гэж зарим нэгэн эдийн засагчид болоод судлаачид бол үздэг байгаа. За одоо бол харин улсын төсөвт баггүй хэмжээний мөнгө цуглуулах. За тэгээд мэдээж энэ алдагдaltaй ажилладаг энэ төрлийн томоохон компаниуд байгаа. Уул уурхаач гэдэг юм уу. Эднэрийн үйл ажиллагааг сайжруулах, илүү менежментийн дээшлүүлэх зорилготойгоор өмч өвчлөлийг дахин явуулах гэж байна. За мэдээж хоёр дахь удаага явуулж байгаа өмч өвчлөлийн хувьд эдийн засагт яг ямар одоо үр нөлөө үзүүлэх юм мэдээж сайн болоо сул талууд байгаа. За үүнийг мэдээж судлаачид судалсан учраас энэ өмч өвчлөлийг бас явуулах гэж байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ тухай бид тун удахгүй мэрэгжлийн хүмүүстэй ярилцлага хийх болно. Жишээ нь та бүхэнд хүрч байна. Бид нэвтрүүлгийн ихэнд хэлж байсан. Монгол улсын хувьд бол хоёр дахь удаага өмч өвчлөлийг хийх гэж байна. За энэ өмч өвчлөлийн тухай бол хууль байдаг. Хамгийн анх 1991 оны 5 сард энэ хууль бол батлагдсан мөрдөгдөж эхэлсэн байгаа. Тэгэхээр хууль хэрэгжиж эхэлснээс хойш дотоодын үйлдвэрлэлийн 50 гаруй хувь худалдаа үйлчилгээний газрууд үндсэндээ мөн одоо мал сүргийн 90 гаруй хувийг бол иргэдэд хувьчилсан гэсэн юм мэдээлэл байгаа. Хамгийн гол нь өнөөдөр бид өмч өвчл эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ тухай бас ярилцахаар шийдсэн. Монголын засгийн газрын тогтоолоор 1991-ээс 94 оны хооронд за 4500 үйлдвэр аж ахуй нэгж хувьчлагдсан байна. За харин 96-аас 2000 онд 942 үйлдвэр аж ахуй газрыг хувьчилсан байна. За энэ хүү ярилцлагаас өмнө бүгдээ Галилео болонгаа үлаарч үзье. Өнгөрсөн баасан гарагт үзчихсэн тийм ээ. Гэхдээ энэ чи 3 дахь шүү дээ. 3 дахь 4 дахь 2 нь одоо 2-1-2 хийчихэд ямар амар юм байх болоо. За үзэгчтэй дараагийн даваараа хүргэх болно. Тэгэхээр одоо би та бүхэнд дараагийн ярилцлага хүргэх гэж байна. Энэ бол түрүүнд бид хоёр ярьж байсан өмч хувьчлалын тухай Монгол улсад Монгол улс ардчилсан нийгэм шилжснээс хойш бол өмч хувьчлалыг хийсэн. Тэгээ энэ магадгүй одоо олон өнцгөөс хүмүүс үүнийг сайн бас муугаар ярьдаг. За тэгвэл түүнээс хойш дахиад нэг удаа хоёр дахь удаага одоо өмч хувьчлалыг хийх гэж хоёр дахь нь 3 дахь нь тийм ээ. Ямар ч байсан бид мэрэгжлийн хүмүүсээс энэ тухай тодруулах нь зүйтэй байх. Бид студидтэй зочтой урьж ирүүлсэн байгаа. Эдийн засагч судлаач Батцуур. За мөн төрөмчийн орооны төрийн өмчийн хувьчлал өөрчлөлт байгуулалт нэмэлт хувьцаа гаргах асуудал хариуцсан ажилтан Гүнс манаар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн сайхан амарч байна уу? Сайхан амарч байна уу? Өмч хувьчлал гэдэл яриад байна. Магадгүй энэ мэдээж эдийн засагтай холбоотой зүйл учраас эдийн засагт ямар байдлаар нөлөөлөх юм болоо мэдээж бас өмнөх одоо хийсэн хувьчлалуудтай харьцуулбал тийм ээ. Тийм. Өмч хувьчлал хамгийн түрүү одоо сайн юм уу юу гэж ярихаас илүүтэй өмч хувьчлал зөв буруу юу гэсэн асуудал хамгийн чухал байх гэж бодож байна л да. Тэгэхээр бол нэгэнт ингээд өмч хувьчлалд яваад өдий зэрэгт хүртсэнийг та сая дурдлаа тийм ээ. Тийм. Өмч хувьчлал бол одоо үндсэндээ бол ингээд банк тогтмол явагдаж ирсэн гэрээ тоноос хойш. Энийг бол гадаадын дотоодын эрдэмтэд янз бүрээр өгөндөг. Гэхдээ миний одоо нэлээд хүндгэж явдаг мөн дэлхийд нэр цуутаны эрдэмтэн байдаг эдийн засаг судлаач Монголтай нэлээд холбоотой хэд хэдэн удаа ирж байсан. Монголд одоо өмч хувьчлалын үеэр ирж байсан судалгаа хийж байсан нөхрөө Griffin гэж эрдэмтэн байгаа. Нүүбийн ажилтан тийм. Оксфорд их сургуулиуд бас өөр Англи их сургуулиуд багш хийж байсан. Энэ хүн одоо нэг л өгүүлбэрээр Монголын өмч хувьчлалыг тодорхойлсон байдаг. За. Тэр юу хэлсэн гэхээр одоо ерөөсөө Монголд өмч хувьчлал дэлхийд хаач байгаагүйгээр дэлхийд түүхэнд ерөөс хаач байгаагүйгээр маш хурдтай явагдсан. Ганцхан шөнийн дотор л ерөөсөө тийм ганцхан шөнийн дотор л одоо Монгол улс ерөөсөө одоо улсын өмч дамгаас орноос шууд ерөөсөө бараг 100% шахуу 100% шахуу гэж хэлсэн байгаа тийм. Хувийн өмч дамгаас ус болж гэсэн. Гэхдээ энэ үйлдэл бол хамгийн хурдтай хувьчлал болсон нөгөө талаас өнөөгийн монголчуудын энэ одоо ядуураа байдал доройтой эдийн засгийн доройтой нийгмийн хямралын одоо гол үндэс нь энэ улс юм аа гэж ингэж тайлбарласан байна. Миний хувьд бас энийг бол өөрийнхөө өнцгөөс харж бас тодорхой дүгнэлтийг өгсөн байгаа. Би бол үнтэй бол ерөөхдөө бол санал нэг байна. Гэтэ мэдээж одоо Griffin-гаа бол тайлбарлахтаа үнийг бол хараа жоохон шог сумайга хашин шог маяга тайлбар яа юу гэж ганцхан шиг ингээд тэгээгүй л дээ. Гэхдээ ер нь бол өмч хувьч явагдаж ирсэн бусад улсуудах туршлагыг харах юм бол
Тэгэхээр ганцхан шөнийн дотор бол дөрвөн гараа гэсэн гэж хэлсэн болов юм л да. Монголчууд маань одоо эдийн засгийн байдал хүнд байна гэж дээр дооргол бүгд л ярьцгааж байна. Ер нь өмч хөвчлөл одоо ингээ явагдлаа бидэнд ямар ашигтай вэ? Тэгээ өмч хөвчлөл ашигтай гэдэг талаас нь биш. Эдийн засгийн бүтцийг өөрчлөх, хувийн хөгжлийн эдийн засгт одоо нөлөөлж байгаа оролцоог нэмэгдүүлэх асуудал өмч хөгжлийн ерөн хамгийн гол зорилт шүү дээ. Тэгээ манай улс социалист эдийн засгт орн байсан тий. Тэгэхээр энэ орныг өнөөдөр бид нар энэ бацуур эдийн засгийн хэлж байгаагаар нэг шөнийн дотор хувийн одоо хөвчлөлөөр шилжүүлсэн гэж. За ер нь цаг хугацааны хувьд хөвчлөл одоо тэр нэг дор хийгддэг, тэр нэг хоногийн дотор хийгддэг ажил биш л тий. Маш их бэлтгэл ажил хангах. Тэгэл маш их үйл ажиллагааг тэрийг бичиг баримтыг боловсруулах маш олон ажил байдаг. Зүгээр эхний хөвчлөлийн хувьд бол үнэхээр Монгол улсад юу хэрэгтэй байсан гэхээр эдийн засгийн бүтцийг өөрчлөх шаардлага байсан. Төрийн одоо 100% эзэмшижсэн төрийн одоо хэвшил байсан эдийн засгийг хувийн хэвшил рүү оруулах хамгийн гол шаардлага байсан. Эннийхээ үүднээс Монгол улсад өмч хөвчлөг явуулсных нь гол зорилго нь юу байх вэ? Ерөөсөө тэр хувийн секторыг эдийн засгийн бүтцийг бий болгохоор зорилт байсан. За энэ нь магадгүй оновчгүй болсон гэж зарим эдийн засгчид үздэг, зарим шүүмжлэгчид иргэд хүмүүс тэрийг тайлбарладаг л та. Гэхдээ бид нар тэнд бол хамгийн гол эхлээд яг жинхэнэ эзнээ олох уу, менежмент нь зөв байх уу гэдэг асуудалд нь гол юугаа тавиагүй. Хамгийн гол нь тэр эдийн засгийн бүтцийг өөрчлөх зорилтыг тавьсан юм. Гэтэл хоёр дахь үе шатанд өмч хөвчлийн явуулсан. Би өмч хөвчлийн үе шатыг үндсэнд 3 үе шатанд тоож ярмаар байж та. Тэгээ нэгдүгээр үе шат нь бол миний түрүүний хэлсэн зорилтыг хэрэгжүүлэх байсан. Эдийн засгийн бүтцийг өөрчлөх зорилт байсан. Хоёр дахь үе шатанд бид нар нөгөө өмчийнхөө одоо тэр хувийн сектор шилжиж байгаа өмчийн эзэдийг олох. Зөв эзэнд нь өмчийг хүргэх асуудал байсан. Хоёр дахь үе шатанд бид нар эхлээд бол өмч хөвчлөлч нөгөө бэлэн бүс хэлбэрээр явсан шүү дээ. Үнд цаас танаагаад 10,000 төгрөгийн тэгш одоо юу үүсгэнэ гэдэг. Хоёр дахь үе шат дээр бид бэлэн мөнгөөр төрөмж арилжсан. Буюу хоёр дахь зах зээлийг нээж эхэлсэн. Хөрөнгөний бирж үйл ажиллагаа тэгэхэд сайжирсан. Тэгээ хөрөнгөний зах зээл дээр нөгөө хувьцаа одоо хувьцаанд худалдах оролцогчдыг бий болгох нэг одоо хүмүүс тэрэнд оролцох юм. За эхний үе шатанд бол хүмүүс үнэнд бэлтгэл байгаагүй цоош нь үйл явц. Энэ бол одоо социалист гэж нэрлэжсэн орнууд дотор манай хөвчлөлтэй адилхан хийгдсэн. Эдийн засгийн шилжилттэй одоо эдийн засгийн орнууд бол бүгд тийм төлбөр хийгдсэн юм. Тэр нь бол төсөвт мөнгө оруулаагүй. Тэгээ хоёр дахь үе шат нь 3 дахь үе шатыг би 2018-аас 15 оныг ерөнхийд нь хамруулдаг. Тэр нь бол бид нар яасан гэхээр нөгөө 5-6 хувьцаа нийт ард түмэнд эзэмшүүлэх. Өөрөөр хэлбэл бүх ард түмэн хувьцаа эзэмшдэг болгоё. Хөрөнгөний зах зээл дээр оролцогч болгоё. Ноогдлоо шиг хүртдэг хувьцаа гэдэг чинь өөрөө одоо хөрөх чадвартай одоо үнд цааш шүү гэдгийг ард түмэнд ойлгуулах энэ зорилтоор яасан. Одоогийн өнөөдөр засгийн газраас улсын хурлаас баталсан 2015 оны үндсэн чиглэл ерөөсөө энэ чиглэлээр зорж байгаа. IPO гэж ярьдаг шүү дээ олон улсад тий. Олон нийтэд хувьцааг санал болгох, анхлан санал болгох. Тэгээ төрийн өмчтэй хэд хэдэн компаниудыг бид нар өнөөдөр бэлтгэл ажлыг хангаж байна. ТЭЦ 4, ТЭЦ 3, ТЭЦ 2, тархины дулааны станц, эрдэнэтийн дулааны станц, хөдөө аж ахуйн бирж. За тэгээд Шивэва багнуур. Тийм ийм одоо үндсэн компаниудыг бид IPO хийх. За өмнөх 2008-аас 2010 онд би яагаад энийг 3 дахь үе гэж хэлж байгаа бэ гэхээр зэрэг багнуур одоо Монгол шуудан компани шүү дээ. Хэдийгээр бид хөвчлийн IPO бэлтгэлийг хангасан. Гэхдээ манайд ч одоо нөгөө улс төрийн нөхцөл байдлаас болоод одоо биднээс үл шалтгаалж төрийн хорооноос засгийн газраас үл шалтгаалгаар бас ингээд тодорхой хэмжээнд гэрээний хүрээнд ч юм уу зогссон юм. Одоо тэгвэл хийгдэж байгаа энэ одоо өмч хөвчлөлийн асуудал гэдэг юм уу? Энэ байдал эдийн засгийн хүндрэлээс гарахад яг ямар нөлөө үзүүлэх юм болоо? Яг гоо эхлээд таны зарим зүйл дээр бас нэг санаа авалцаж бодож байна л да. Яг нэгдүгээр бүтцийг өмчийн бүтцийг өөрчлөн гэж ярьж байгаа тийм ээ. За тэр яг өмчийн бүтцийг тийм. Манай урд улсын байсан бол мөн хөвчлөгийг оролцуулах гэсэн юм зорилго. Яг энэ бол тодорхой үе шатанд хийгдэх ёстой байсан. Хийгдсэн. Гэхдээ хамгийн гол нь хэрхэн яаж хийгдэв гэдэг нь их чухал асуудал байсан. Мөн өөрөө ярьж байгаа шиг бусад улсууд ч адилхан хийгдсэн байж. Бол тийм шилтэй бусад улсууд гэж хийгдээгөө. Хамгийн гол нь тэрэнд ялгаа. Тиймд бусад улсуудад бидэнтэй ижил нөхцөлтэй байсан бусад улсуудад тийм хэлбэрээр хийгдээгүй учраас л энийг эрдэмтэд судлаад ганцхан шөнийн дотор хийгдсэн асуудлаа л гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр
бусад улсуудын өмчийн хувьчлал хэрхэн өөрчлөгдсөн, өмчийн бүтэц хэрхэн өөрчлөгдсөн бэ гэх юм бол хятад улсыг харъя, хамгийн ойрын жишээ, Оросыг харъя, мэдээж Казахстан улсыг гэж харах юм бол ялангуяа хятадын хувьд бол нэг дестратагаар алхамаар хийгдэж ирсэн хүчинд энэ нь бол ямар ч тийм Монголд байсан шиг тийм үзэгдэл ерөөсөө болоогүй. За Оросд бол харьцангуй тодорхой төвшөнд тэр үзэгдэл бий болоод тэгээд тэрийг өөрчлөн засаад амжилтанд хүрээ явж байгаа тийм үү. За Вьетнам, Казахстан гэх мэт улсуудад мөн л арай алгуурхан бодлоготойгоор эзнийг олж ирсэн. Тэгээд эзнийг олох гэдэг асуудал аягүй чухал тав гэдэг шиг бодлоо тийм. Эзнээ бол олгоогүй байсан юм ч онцлогдсон юм. За яах вэ тийм. Өмчийн бүтцийн хувьд бол өөрсдөө орох ёстой байсан уу гэвэл байсан. Тэр эзэндээ олсон уу эхний өмч уучлалаар одоо яах вэ тодорхой өмчүүд бол яг зөв эзнээ олж очсон уу гэвэл би бол очсон гэж үзэж байгаа тодорхой байна тийм үү. За энэ дээр юу байна гэх юм бол мэдээж орон сууцуудыг хувьчилсан нь бол их зөв болох юм болсон. Тэр тэгж хувьчлах ёстой байсан тэр жамаа яасан мэдээж мал тийм үү малуудад эзэндээ очсон биш одоо өөрөө хөдөө өссөн. Харамсалтай манайд бол олгодог манай аав одоо сумын төв дээр багш байсан учраас малчин байсан учраас мал оногдоогүй ингээ манай харин нөгөө эми өвөө өдөө мал дээр байсан хүмүүс бол тодорхой төвшөнд ингээ мал. Тэгэхээр энэ байдал магадгүй тэгш бус хэлбэр гэсэн үг үү? Тийм юу өмч эзнээ олсон хэсгүүд нь тэр байна. За эзнээ олоогүй хэсгүүд нь гэх юм бол бас тодорхой төвшөнд байсан л да. Ажуулдөрч гэдэг. Тийм ажуулдөрүүд байна. Ихэнх одоо бидний манай дотоодын нийт бүтээгдэхүүний 35% тухайн үед одоо үйлдвэрлэж ирсэн тийм эцсийн бүтээгдэхүүн. Ажуулдвэрлэл энэ маань ерөөсөө тэгээд 3 жилийн дотор бараг 0% төрсөн ба 90% алдагдaltaй байсан гэж үзэж байгаа байхгүй юу тийм. Тэгээ эднэтийн судалгаагаар. Тэгэхээр энэ л учир байгаа. Тэгэхээр мал улзув байсан, орон сууц зүйн байсан. Тэгвэл үүн дээр юу гэх тэгэхээр нэг юм хэлээ. Үйлдвэрлэл юу хөвчлөгдөх ёстой бай, юу хөвчлөгдөх ёсгүй гэсэн асуудал байгаа. Их чухал энэ дээр бол. Жишээ нь бол хөвчлөх ёстой тодорхой зүйлүүд бол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тим салбарууд бол хөвжилж болно. Тэр хөвчлөгдөх ёстой. Жишээ нь хэм бол юу талхны үйлдвэр, махны үйлдвэр, тийм үү? Хэвсний үйлдвэр, зочид буудал, за түр бааз, тэ одоо нөгөө жуулчны бааз гэх мэт бол мэдээж улсын өмчт байх шаардлага байна уу? Тэг би бол тэрийг бол байхгүй. Энэ хөвчлөгдөх ёстой жамаараа явсан. Тэгвэл өнөөдрийн одоо хөвчлөх гадаага түрүү ярьсан шүү дээ. 7-ын цэглэгийн станц 2 3 4 Шивава Багнуур гэдээ ярьж байна. Эднэр бол бас тийм жижиг юу бол зүйлүүд биш шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг одоо эзэндээ олж очих гэдэг асуудал дээр бас ямар юм байрсан. Тэгэхээр энэ дээр бол та аюу зөв асуудал хөндлөө гэж байна. Яг би тэр хэлсэнтэй хувьчлагдах зүйл, хувьчлагдахгүй зүйл гэж байна шүү дээ. Хувьчлагдах ёсгүй зүйл гэж тодорхой төвшөнд бол байгаа. Энэ бол маш чухал. Энэ бол олон улсын төвшин судлаа гаргацсан байгаа. Юу гэх юм бол хүний суур хэрэгцээ, амин чухал хэрэгцээг хангадаг тэр үйлдвэрлэл үйлчилгээ бол хязгаарч хувьчлагдах ёсгүй. Олон улсын туршлага байна, дэрэг хувьчлаад буруудсан, эдийн засгийн суурьсан, нийгэм дасар их хямбалыг авч ирсэн. Тэгэхээр энд бол юу бид нар амин чухал суур хэрэгцээ гэж одоо би яг өөрөөр нэрлэдэг антар эдийн засгийн үднээс хэрэгцээ гэж үзэх юм бол агаарыг аваад үзье. Агаар хувьчлагдах ёстой юу? Үгүй шүү дээ. Агааргүй бол агаарт бид мөнгө төлөх юм бол амьдрах боломж маань их хэцүү болно да тийм үү. За яг шинэ ажиллахан дулаан. За яг та бол яг дамжиж за ус байна хоёрт нь тийм үү. Ус их чухал. Хувьчлагдах ёсгүй гэж байгаа. Тэгээд дээрээс суур хэрэгцээг хангадаг дулаан, цахилгаан бол ерөөсөн хамгийн суур хэрэгцээг хангадаг үйлчилгээ үйлдвэрлэл учраас энэ бол хувьчлагдах ёсгүй. Гэтэ мэдээж одоо энэ дээр яг танаас бас зөрүүлээд асуумаар байна л да. Мэдээж улсын хурлаас баталсан хувьчлагдах ёстой газруудыг ингээд тодорхойлчихсан та бүхэн бас ажиллаад явж байгаа учраас магадгүй арай нэг өөр үнцгийг харсан учраас хувьчлах гээд байгаа юм болов уу гэсэн зүйл ярих бах тийм ээ. Мэдээж тодорхой хувьтай байгаа шүү дээ. Одоо 51%-тэй. Одоо миний түрүүний дурдсан аж ахуйн нэгжүүд дээр бол компаниуд дээр бол төрийн эзэмшлэх хувийн 70% байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргана. Тэгээ нэмэлт хувьцаа гаргана гэдэг чинь бол өөрөө нөгөө урд нь байсан хувьцааны тоо нэмэгдэхгүй өөрчлөгдөхгүй тэрэн дээр дахиж нэмж хувьцаа гаргаад тэрийг бид нар олон нийтэд санал болгох гэж байна шүү дээ. Тэгээ энэ дээр бид нар одоо өнөөдөр та нар мэдж байгаа төрөөс цахилгаан эрчим хүчний үнийг зохицуулдаг. Тэрийн оролцоо байдаг тэнцээ. Тэр зах зээлийн зарчмаар ажиллаж чадахгүй байгаа. Тэгэхээр тэр компаниуд өнөөдөр нийт одоо буцаар эдийн засгийн хэлснээр одоо нийгмийн хэрэгцээг хангадаг. Тэдний өөртөөх үндсэн зорилго штэ. Нийгмийн одоо зайлшгүй хэрэгцээг хангах дулаан цахилгаанаар найдвартай хангах. Тэгэхээр энэ хувьд шилжснээр өөрчлөгдөн гэдэг тийм ойлголт бол байхгүй шүү дээ. Яг бол төр өөрөө зах зээлийнхаа юугаар одоо жишээ нь нөгөө алдагдaltaй ажилладаг байсан томоохон компаниудын ч одоо нэг бүтээгдэхүүнийх нь үнэ өсөх юм шүү. Үн одоо хувийн болчоор чинь эрх мэдэл нь арай өөр хувийн бол төрийн юу хяналт тэнд байна 70% гэдэг чинь тийм. 30% нь бид нар тодорхой хөрөнгө оруулагч гадны хувь юм уу дотоодын хөрөнгө оруулагч нарт олон нийтэд одоо иргэддээ санал болгож хөвчилж хөрөнгө татах гэж
мөнгийг хязгаарч төсөв татахгүй төсөв рүү. Тэр мөнгө тэр үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулах, техник технологийн сайжруулах, тэр зориулах гэж байгаа. Нэг ч төгрөг улсад төсөв татчих байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл үйлдвэрээ бид өөрчлөлт алдагдлыг бууруулна, тодорхой хэмжээний үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Өнөөдөр дутагдaltaй байгаа мөнгө. Тэгэхээр ч одоо хөрөнгө оруулсан хувийн болоод аж ахуй нэгж иргэдийн хувьд өөрийнхөө хөрөнгийг оруулсан учраас эргээд ашиг олохыг хүснэ. Ашиг олохыг хүснэ. Тэгэхээр хяналтаа тавина. Тог усны мөнгө нэмэгдэхгүй гэсэн асуудал. Тантай бол таавал яг зөв асуудал хандж байгаа гэж байна. Яагаад гэх юм бол энд бол олон улсын туршлага байна. Хэд хэдэн улсын туршлагыг болоод хэлж чадна. Энэ бол өөрөө ч ярьж байгаа бол зөв л дээ. Энэ бол айгуу сонгодог шалгарсан арга. Одоо хувьцаа гаргах. Хувьцаа яг хувь тодорхой хувийн шилжүүлээд ингээ барах. Яг энэ замаар яваад эн чинь ингээд өсөөд ингээд энэ 100% магадгүй ихэнх одоо шийдвэр гаргах төвшөндөө 51% ч юм уу те тэр хувьд очдог ийм айгуу сонгодог туршлага маш олон улс оронд хэрэгжээд ирсэн. Яг тэр сонгодог утгаараа Монголд хэрэгжиж явж байгаа. Чи мэдээж урд нь нэг ийм том алдаа гаргацсан байдлаа энийг шууд 100% төрийн компани шил 51% хувийн компанид өгнө гэх юм бол одоо шууд эсэргүүцэлд очих учраас энэ бол ингээд одоо тийм нэг иймэрхүү технологиор ингэж явдаг арга л байна л да. Жишээ нь үнийг бол яг энэ технологиг хэрэгжүүлсэн би нэг жишээг одоо ярив. Энэ Уганда улс байна. Уганда улс бол 2000 онд бол цахилгаанаа ховжилсан байгаа. Тэгээ том станц ховжилсан гол одоо түгээгүүрийн цахилгаан гаргадаг. Энэ ховжилсны дараа бол ерөөсөө энэ бол 30% ховжилсан шүү дээ. Тэгээд үндсэндээ бол тэр хувийн дотоодын компанид өгсөн. Гэтэл тэр чинь 2 сарын дараа яасан. Тэр гадаад дотоодын ховжилж авсан компани гадагшаа гадаадын компанид гэсэн Английн давхар гэсэн үг үү те. Давхар биш шүү зарчихсан байсан. Тэгээд тэр чинь хувийн эмчийн зарж болно шүү. Тэгээд зарцсны дараа гадаадын компани аваад тодорхой төвшөнд хөрөнгө оруулалт хийсэн нэрэн дор яасан гэхээр хоёр зүйлийг хийсэн. Үнийг өсгөцсөн. Жишээ нь 18 центээр одоо цахилгаан зарагддаг байсан бол 9 центээр зарагддаг байсан бол 13 центээр зарагддаг байсан бол 18 болгоод энэ ч одоо 19 болгоод энэ үнцэн тооны 50 одоо 46% болж санагдаж байна. Өсөлттэй одоо тийм өндөр үнээр зардаг болсон цахилгаан. Нэг нөгөө талаас нөгөө хувийн корпорац чинь хувийн эзэмшдэг корпорац хувийн X гээд нэг 40 50 болгоод авсан байгаа. Засгийн газартай ярилцсан. Тэгсний дараа засгийн газараас юу авдаг байсан? Татаац буюу нөгөө subsidies авдаг болсон тийм үү. Өөрөд нь тэр төрийн өмчийн компани байхад тэнд бол төрөөс татаас өгөх нь бол айгүй бага байсан байна. Гэтэл тэр чи одоо зөвхөн татаас өгдөг хэлбэр нь хувьд очсны дараа 2 дахин ихссэн. Тэгээд 2014 жилийн дотор тийш 800 сая долларыг зөвхөн тэр цахилгааны татаасанд өгч байсан байгаа. За бидний ярилцах цаг бараг дуусчих. Тэгээ би нэг ганц зүйл тодруулсан. Та болон танаа одоо байгууллагын яг энэ дээр бол мэдээж дагнаж ажиллаж байгаа тий. Тэгэхээр яг энэ одоо жишээ нь ирээдүйн одоо үр ашигч гэдэг юм уу яг яаж харж тооцоолж байгаа юм бэ? Эрсдэл гэдэг юм уу? Батцуур эдийн засгчдад яг сая асуудал санал нийлэхгүй байна л да. Хувьчлалын өөрийнх нь үндсэн зорилго нь эдийн засгийн үр ашигт дэвшлүүлэх шүү дээ. Өөрчлөлт хэсэг хугацаанд ер нь тодорхой цаашид ирээдүйн одоо юуг нь харж одоо хувьчлалыг явуулж байгаа гол юу чинь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, компани засаглалыг сайжруулах энэ гол юм дээр суурь. Тэгэхээр зэрэг өнөөдөр бид нар одоо тодорхой хэмжээний хөрөнгө босгоод ард иргэдэд хувьцааг нь санал болгоод гол нь одоо иргэдийн хувьд бол үн нэмэгдэхгүй гэдэг нь эрсдэл хамгийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хүчин чадал сайжраад тийм үү өргөжөөд үйлдвэр компани засаглал сайжрахаар өртөх хямдрах гэсэн тийм тэрлүүл чиглэл эдийн засгийн үр ашиг гэдэг чинь өөрөөс тэр штэ тий тэрлүүл чиглэх гэж энийг өөрөөр төр ингээд бүх юмыг зохицуулаад ингээд байгаад байдаг цахилгаан юмыг бариад байдаг компани гэдэг өөрөө ашигын төлөө байгууллага үр ашигтай байх хэрэгтэй. Өртгөө бууруулж илүү ашиг олохын төлөө яах хэрэгтэй. Тэгэхээр одоо өнөөдөр төрийн мэдлийн хувьцаат байж хаар ногдол ашиг гэдэг төр татаад авчдаг. Ард иргэдэд нэг төрөгч ногдол тэр станцууд үр ашигтай ажилласан төрөл ашигыг аваад идэг. Ард түмэн тэрний ашигаас бохирдох эрхтэй үстэй тий. Тэр талаас компанийн засаглал, компани ашигтай ажиллахаас хоёр өөр асуудал. Компанийн засаглал, компанид одоо бүтцэд өөрчлөлт оруулах уу, тэр менежментийн сайжруулах уу гэдэг бол өөр асуудал. Тэр бол байх ёстой зүйл. Гэхдээ тэгж байгаа нь ингээд энэ хувьчлал гэдэг бол ерөөсөө юм байж болох шиг асуудал. Улс орнуудын туршлага бол маш тодорхой. Би Болгарын туршлагыг бас ярьж болж байна. Болгарын туршлага одоо чинь үн өсөөд яг л энэ замаар явсан. Үн өсөхгүй гэчихэд 6 сарын дараа 100% өссөн. Тэгээ тэрнээс чи эсэргүүцэл болж 2012 онд саяхан юу болсон? 6 хүн зөвхөн цахилгааны үнийг эсэргүүцэж жагсаа 6 хүн одоо өөрийгөө
одоо шат алдгүй талбайгаар ажиллаж байсан юм. Иймэрхүү жишгүүд зөндөө байна л да. За ямар ч байсан эдийн засгийн байр суурь за мэдээж одоо төрийн эмчийн хорооны байр суурь гээд өмч хөвчлөл хэр ашигтай вэ хийх ер нь шаардлага байгаа юу үгүй юу гэдэг дээр бид мэдээж одоо шийдвэр гаргах хүмүүс нь биш. Гэхдээ ямар ч байсан иргэд бол энэ талаарх мэдээллийг хүлээж авах ёстой учраас бид энэ мэдээллийг бас та бүхэнд үзэгчдэд бас хүргэлээ гэж бодож байна. Цаг хугацаа бол бас харуулах бах. Студиуд маань хүрэлцээрсэн та бүхэнд маш их баярлалаа. Та бүхний ажил үйлс амжилт хүсье. Баярлалаа урьсан. За тэгэхээр үзэгчтэй нэвтрүүлэг маань өнөөдөр өрнөсөн зарим үйл явдлын хураангуй мэдээгээр үргэлжилж байгаа. Мэдээг үзээд эргээд студид олзъя.